Их хурлын даргын тэр өрөөнд шууд хутаг гаргаад их хурлын дарга руу дайрдаг баг. Тухайн үеийн улсын их хурлын 5 гишүүнтэй одоо босоо хөх Монгол гээд өөр их олон янзын нэртэй төрийн бас байгууллагуудын төлөөлөлд орж уулцсан. Гэсэн чинь тэр хүмүүс чинь их хурлын даргын тэр өрөөнд одоо төрийн ёслолын төлөлийн болдог өрөөнд шууд хутаг гаргаад их хурлын дарга руу дайрдаг байхгүй. Энэ бол айгүй тийм Монголын түүхэнд байгаагүй ийм юм болсон. Юу? Одоо их хурлын даргын өрөөнд одоо шаардлага өгөхөд орохдоо шууд хутагаараа дайрчих юм. Тэгээ оюун эрдэн гишүүдтэй хамт орсон байхгүй юу. Тэгээд манай комиссарууд ч зүгээр ингээд бүтчээл дээрээс нь дараад онцдох юм байлээ. Хүн ухсан ихтэл дарга руу шууд хүн ухсыг тэр хүн чинь Монгол улсын их хурлын дарга байхгүй юу. Одоо бүрэн төрийн те ийм үзэгдэл байгаа. Их хурлын дарга руу хутаг тулгсан эргээр шууд барьжлах боломжгүй байсан гэж хэлдэг. Үгүй боломж байсан баг. Тэр бол одоо манай тусгай байгууллагуудын ажилчтай тийм ээ. Тэр хүмүүсийг яаж ажилласан мэдэхгүй байна. Хэрэг нээгээ явуулсан уу. Ямар ч байсан тэр хүмүүс бол буцаад гарсан. Хэрвээ аваад үлдсэн бол тэр хүмүүс чи орд руу дайрах ч юм уу цагдаатай зөрчилдөг ч юм. Манай улсын их хурлын гишүүд ч юм уу гадаа ингээл ямаа барайл чанга иргэчээрээ хүмүүсээ торхираал ингээл одоо замбраагүй байдлаар түлхээд ийсэн. Тэр 5 гишүүн одоо жишээлбэл мутгатай хүн дагуулж яасан одоо ямар нэгэн байдлаар тэр чинь хавсаатан болох байсан биш үү? Нүүр мөрөнд тэгэл ингээл ховрол явчих шүү дээ тэр хүмүүс. Би хизээч огцохоос айхгүй биш. Нэг гол даргыг одоо талдаар чирч гаргахын үйлдэлийг миний би хийсэн юм аа. Одоо энэ гол даргын өрөөнд одоо миний би орж ирнэ гэхэнтэйгээ гişүүдтэйгээ олсон. За тэр үед нэг гол даргыг одоо талдаар чирч гаргахын үйлдэлийг миний би хийсэн юм аа. Тэгээд бас төрийн тусгай хамгаалтын одоо бас хэсэг бүлэг залуучуудтай бас одоо тулгарч одоо бол нэг бол дарга огцорноо. Энэ минтэ цаг ажиллаад эхэлсэн. Эсэргүүцлийн гэрүүд бэлэн байгаа. Энэ одоо улсын их хурлын даргын өөрийнх нь амьдардаг газар буюу их тэнгэрийн амд одоо жагсаал цуглаан суулт өсөглөнгөө хий. Цаашдаа ямар нэгэн асуудалд хүн орох юм бол шууд огцрох ийм жишгийг сая 1 сарын 10-ны жагсаал өөрөө тогтооцсон юм аа.